намайг өрсөн соёл урлагийн сургалт баярлалаа. Та бүхэнд ч гэсэн хүрэлцэн ирж лекцээ сонгож байгаа. За тэгээд би өөрөө 2009 онд Калифорни сургуульд Монгол сургуулийн урлагаар Монгол урлагаараа докторийн зэрэг авсан. Тэгээд бүдийн шишний урлагаар тэгээд контемпорари урлагаар бол олон улсын зохион байгуулалт тийм ажилтай куратор ажиллаж үзсэн байгаа. Хамгийн сүүлийн үзлийг бол Шанхайд 2012 оны намар гарсан юм үзлэг байгаа. 8 төвчтэй үзүүлсэн. За тэгээд ерөнхийдөө Калифорни сургуульд бол би төвдийн урлаг, хятадын урлагаар болж мессежийн заадаг юм л да. Одоо энэ хавар гэдэг семинар заах төлөвлөж байгаа. Тэгээд анх Монгол төрөлтэй зорилго маань бол нэгдүгээр судалдаг материал нь Монгол материал, Монголын урлагийг судалдаг. Хоёрдугаарт бол би Монголын урлагийн тухай Калифорни сургуульд хичээл зааж чаддаггүй. Тийм учраас би Монголд ирж хичээл зааж явж байгаа. За та бүхэн хүрэлцээрсэн баярлалаа. Тэгээд сэдвтэ орё. За тэгэхээр төвдөө гэдэг бол мэдээж хэрэг манай Монголд бол их бас их ойр дотны гэдэг сэдвээ. Төвд гэдэг маань одоо та нарын картаас харж байгаа, магазин зүрээс харж байгаа энэ хас гэдэг хотынууд би ингээд үзүүлсэн байж байна. За тэгээд ерөнхийдөө төвдийн нутаг бол 3 хэсэгт хуваагдсан гэж хэлж байна. Тийм учраас урлагийн төвд ч гэсэн 3 ийм одоо газар зүйн байдлаар нь 3 хэсэгт хувааж үздэг юм байна. Эртний үеэс төвдийн урлаг нь 800 оноос эхлээд хөгжсөн боловч бас тэр нөгөө газар зүйн байдлаасаа болоод өөр маягаар шинэ одоо стил маягаар гарч ирсэн, шинэ өрсөлдөд гарч ирсэн учраас энийг бол бас судлаач бас тэгж газар зүйн байдлаас нь онцлон шилжиж үздэг тийм онцлогтой. Тухайлх юм бол одоо 3 ийм газар зүйн одоо юу байна л да, байрлал байна л да. Гари ингээд төвдийн одоо баруун хэсгийг хэлдэг. Үе цааныг бол бид нар бол сайн мэднэ одоо баруун зуу гэж манай ламнаар ярьдаг шүү дээ. Баруун зуу явнаа тийм ээ. Тэгээд үе цаан явнаа гэдэг. Үе цаан гэдэг нь бол төв хэсгийг хэлж байгаа төвтэй байна. Тэгээд амдох хам гэдэг нь бол одоо зүүн хэсэг. Тэгээ энд бол ялангуяа Монголтой холбоотой байсан. Дээр үеэс Монгол баруун монголчууд бол энд бол ялангуяа байсан юм утга учраас амдох хамын сүм хийдэг хүмбүн хийдэг жишээлбэл Монголын маш их олон одоо эдгэл амнарт сууж исэн гэдэг. За ерөнхийдөө картаас харж байгаа нь Гари ингээд баруун хэсэг нь бол одоо энд байж энэ хэсэг нь байна. Төвд хэсэг нь Уй цаана энэ хэсгээр байна. Тэгээ амдох хам бол энэ хэсгээр байна. 1914 онд анх төвдийн асуудлыг шийдэж байгаад Энэтхийн Симла гэж хотод конвенц гарсан юм л да. Их Британичууд Энэтгэд байсан Их Британичууд төвдийнхэн тэгээд хятад ер нь төвдийн асуудлыг хамтран шийдсэн байдгийг. Энийг бол ерөнхийдөө бол төвдийг 2 хэсэгт хуваагаад яг ингээд ингэ тасалж хуваагаад тэгээд энэ хэсгийг бол хятад тэр чигээр нь аваад дунд хэсэг энэ хэсэг нь бол Гаарын хэсгийг бол энэтхчүүд ерөнхийдөө одоо ойрхох болсон ийм шийдвэр 1964 онд гарч ирсэн. Тэгэхээр та нар мэдж байгаа 1959-нд бол хятад тэр чигээр энэ хэсэг рүү эзэлж аваад тэгээд энэ хэсэг нь Гаарын гэж энэ баруун хэсэг нь болохоор ерөнхийдөө одоо энэтхийн нутаг болчихсон явж байгаа. Дарамсаалаа хотгоод ч гэсэн юм байна л да. Газар зүйн байдлаас үзсэн бол яг энэ одоо энэ өөрийнхөө юунаас бол байгаль маш их өөр байдаг. Одоо би ганц хоёр зураг үзүүлье. Ер нь бол өөрийнхөө нөгөө байдлаас одоо мал аж ахуйн ерөнхий байдал нь бол монголчуудад төстэй. 2007 онд би өөрөө явж исэн зургуудаас саналт их нөлөө үзүүлнэ өнөөдөр. Судалгаа ажил өдрөө бас бид нэр Принстон сургуулиас явж ирсэн. Тэгээ энэ дээр ингээ харах юм бол ерөнхийдөө бас ингээ таалга нутагт амьдардаг ийм одоо онцлогтой. Тэгээд бидээс сарлаг мал аж ахуйн одоо гол одоо суур юм үндэс нь болж ирдэг. Сарлаг бол одоо төвхтийг хаагурч байдаг. За өөрөөсөө бол ерөнхийдөө нэг ийм дөрвөлжин цагаан та одоо дээвэргүй юм одоо байшинд амьдардаг юм онцлогтой. Тэгээд одоо яг Монголтай адилхан их одоо өндөрлөг юм газар байдаг юм цас дуйлтай тийм уулаар газсан дандаа энэ бол одоо бид нар 6 сарын сүүлээр явсан шүү дээ. Гэсэн мэтлээ бол үргэлж уулын цастал байт юм байна тийм. За Кайлаш уул дэлхийн одоо Гевлан нуруу хамгийн өндөр уулыг бол та нар мэдж байгаа тийм ээ. Энэ Кайлаш уул нь болохоор мөнхийн цастай ингээл байж байгаа ийм сайхан одоо уул. Тэгээд энэ уул руу нь олон хүмүүс бол одоо мөргөл хийж авирч одоо гарт юм байна л дээ. Тэгээ манайх шиг одоо яс одоо заншил бол манайх төстэй маш олон юм байна. Одоо жишээл уул аваад дахих хичээний олон адилхан одоо зүйлүүд ажилладаг. За тэгээд ерөнхийдөө бол сүм хийдэн бол ер нь бол төвдөр юугаар алдартай вэ гэхлээр одоо сүм хийдэр алдартай төвдийн буддизм гэдэг одоо чиглэл бол буддийн шашны одоо нэгэн урсгал болж томоохон урсгал Важраяна буддизм буюу төвдийн буддизм гэж гарч ирсэн байгаа. Тийм учраас төвдийн аль ч нутагт очсон одоо ингэ сүм хийдэн бол байж идэг. Ерөнхийдөө бол
төвдийг бол анх одоо яагаад бүдийн шашин орж ирсэн юм бэ? Ямар учиртай бүдийн шашин гэж одоо хоёргсан. Яагаад энэ бүдийн шашнаар бүдийн төвдийн хүчтэй болсон юм бэ гэхээр төв нутгийн ерөнхийдөө ийм одоо шолмос эзэмлээд одоо газар нутгийг бол одоо сүйдсэн байсан гэж өөрснөө ярьдаг тийм домог байт юм байна лээ. Тэгээд ийм шолмос төвдийн нутгийг эзэлсэн байсан юм л дээ. Тэгээд тэрийг номортгож ингээд гол одоо зүрх одоо бүх газраар ингээд цээж хэсгээр ингээд гол газраар энэ шулмасыг номортгож одоо цүн хийдүүдэд барьсан. Тэгээд төв нутгийг бол одоо ийм бурхны орн болгосон гэж ийм домог яриа байдаг. Тэгээд төвдийн ер нь түүх тэр хааны түүх нь бол тэр номортгож одоо гарч ирсэн түүх нь лоо бодомжнуудтай шууд холбоотой. Тэгэхээр бүдийн шашин судлалд бол ерөнхийдөө нөгөө хатын хэлээр эм зөв бүгдийг бичдэгтэй адилхан бүдийн шашны одоо олон оронд тарсан ч гэсэн Монгол, Турк, Хятад, Японд олон оронд тарсан ч гэсэн одоо хэлэг нэр томьёогийн дандаа санскритээр хэлдэг учраас би одоо өнөөдөр санскрит дуудлагаар нь одоо бүх одоо терминуудаа хэлээд явнаа. Тэгээд тэр тухайн үед нь тайлбарлаад явнаа гэж хэлмээр. За лон бодомжноо буюу Падмасамбаа бол одоо энэ төвдийн тэр нөгөө шолмосыг дарж нөгөө одоо гол сүм хийдэн босгосон гол одоо багш нарын нэг гэж лон бодомжноо бүрүүрийн божийг маш их шүтдэг. Манай Монголд ч гэсэн бүрүүрийн божиг буюу лон бодомжноо шүтдэг тэр заншил нь бас нэвтэрч орж ирсэн байна. За тэгэхээр ерөнхийдөө төвд одоо маш олон тийм хаадын үеийг үзсэн юм байна л да. Төвдийн шашин орж ирэхээс өмнө бүдийн шашин орж ирэхээс өмнө одоо 33 хаан билжсэн гэж байна. 33 дахь хаан нь тухайлбал одоо Соронзонгоо гэж хаан юм байж байна. 33 дахь хаан нь болохоор гол одоо бүдийн шашныг орж ирүүлж бүдийн шашнаар одоо өөрийнхөө хаанчлалыг бол тогтоох тэр арга хэмжээг авсан хүн гэж үздэг. За өөрийнх нь эртний зургнууд нь бол хаадтайгаа дүрслсэн зургнууд нь бол одоо сүм хийдэр нэлээд байдаг. Энэ бол жишээ 13 дугаар зууны сүмийн дотор байдаг ханы зурнаас бид нар харж байна. Одоо хаадуудаа дандаа энэ шовгор том өндөр малгайтай тэгээд их том юм манай туркуудыг сандах хууц энэ том дээл өмссөн том захтай дээл өмссөн дандаа дүрсэлдгээрээ онцлог. Ер нь энэ хаанчлалын үе нь бол хятадын одоо энэ Дунханы гансан мужийн Дунханыг хүртэл эзэлж исэн төвдийн empire эзэн төрөн гэж яриад байгаа юм л да. Ялангуяа судлаачид сүүлийн үед бол Дунханаас 10 дугаар зууны үеийн зураг байж байгаа л да. Энэ дээр бол энэ хүмүүс бол одоо төвдийг харуулсан төвдийн одоо ноёдуудыг харуулсан зураг гэж үзэж байгаа. Тэгээ энэ Дунханаас 10 дугаар зууны үеийн төвдийн баримт бичгүүд маш олноор олдоо. Одоо Лондон хотын Британий музей тэр баримт бичгүүд нь байж байна. Тэрийг судалсан эрдэмтэд ерөнхийдөө төвдийн одоо тэр хаанчлал үеийн төв, тэгэл тэр Дунхан торгон зам руу орж ирж ирсэн түүх тийм эзэнт хүрэн байжээ гэсэн ийм шин түүх одоо бид сүүлийн үед нэлээд бичиж гарч ирсэн байна. Тэргээр бид нар үзэх юм бол ер нь одоо хятадтай ч гэсэн одоо нэлээд нэгэн зэрэгцээ байсан ийм арт түн байжээ гэж ийм түүхийг одоо шинээр бичиж гаргаж ирж байна. За жишээлбэл одоо ийм нэг зураг 7 дугаар зууны Там улсын ийм одоо дэлгүүр зураг юм. Энийг хэсэгчлээд би үзүүлж байна. Дараагийн хичээл одоо лекцэн дээр би хитэ уурлаг ярих учраас энэ зургийг би танаар дахиж үзүүлнэ. Энэ дээр бол нэг Соронзонгоо хааны түшмэл энэ байж байгаа дундны зогсож байгаа энэ түшмэл энэ хоёр бол хятад хүн. Энэ түшмэл төвдийн түшмэл одоо Соронзон хаан түшмэлийг одоо тангийн одоо Тайзон хаан руу илгээсэн гинэ. Тийм домог байгаа байхгүй. Тэгэхээр энэ Тайзон хаан дээр очиод энэ төвдийн түшмэл нь одоо хатан гууж. За манай Соронзон хаан одоо энэ хятад хүнжтэй болох хүсэлтэй байна. Та одоо бид нар тэгж одоо бид нар охины ч гоож байна гэж ингэж илгээсэн юм түүх. Энэ дээр их олон бичиг эдгийн зурган дээр нь энэ дэлгүүр зурган дээр хятад. Тэгэхээр тэр түүхийн 641 онд одоо ингэж төвдөөс ийм одоо хүн ирээд түшмэл ирээд Соронзон гамбын нэг одоо хүн чинь одоо хятад хүн болсон гэсэн юм домог байгаа байхгүй. Тэгээд Соронзон гамбаа хаан энэ баримл нь одоо энэ бодол ордонд байгаа юм л та. Тэгээд энэ шиг Соронзон гамбаа өөрөөс хаанаас сууж 33 дугаар хаан. Тэгээд 7 дугаар зууны хүн байна шүү дээ. Там улсын. Тэгээ энэ нөгөө Венчээ ингээд нөгөө Тайзон хааны охин Тайзон хааны гүнж хятадаас ирээд тийм ээ. Тэгээд нөгөөх нь хоёр гүнжтэй байсан гэж байгаа. Нөгөөх гүнж нь бол Балбын Беркути хатан гэдэг юм байж байгаа. Ингээ хоёр хатантай байсан юм л дээ. Соронзон гамбаа. Тэгээ хоёр хатан эрэхтэй хоёулаа бурхан шашны тийм хоёулаа гүнж байсан. Бурхан шашныг авчирсан гэж. Хоёулаа яаж авчирсан бэ гэхээр хоёулаа нэг одоо бурхан багшийг дүрсэлсэн юм тийм дөрвтэй баримл авчирсан гэж байгаа. Төвдөд. Тэгээд тэр баримлыг одоо хаан барилуулахыг шийдэн үзтээ тийм ээ. Хаан яаж хийсэн бэ гэхээр за тэр хоёр баримл зориулаад хоёр том сүм барья гэж ингэж шийдээд тийм ээ.
Тэгээд тэргээрээ одоо ингэж анхныхаа одоо сүмээ босгосон нь бол одоо Жовор Римпоче гэдэг 100 манайхаар 100 гэж нэрлэдэг. 100 бурхан одоо 100 бурханы байрлал одоо энэ байж байгаа л да. Жокан буюу баруун зүг нь манайхаар манай одоо ламнаар хэлээд байдаг. Хас хотноо босгож Жокан одоо сүмийг босгоо тэгээд Венчэн хааны Венчэн гүнжийн хятадын Венчэн гүнжийн одоо авчирсан баримлыг одоо байрлуулжээ. Одоо тэр нь байж байна. Тэр Жокан сүмэнж байж энэ байж тэр 2007 он миний усан зөвхөн хятад юу хийсэн бэ гэхэл хятад наануулын том плаза бариад тэгээд Жоканын тусгааг ингээ байж байгаа. Тэгээд тэр хідэн төвдүүд нөгөө хийм мө Жоканаа гэж тойрол яваад тийм байлээ. Энэ нь бол өдөртөө бол энэ үргэлж юм төмөр юм ханны цаана төмөр юм хөшгөөр ингээ хаачихсан хүн оруулдаггүй. Тэгээд ороо болохоор тэр нөгөө орж төвдүүд орж мөрөт юм байна лээ. За тэгээд тэрийг яаж босгосон тэр одоо Жокан сүмээ яаж босгох тэр бүр түүхэн бичстэй байна. Тэгээ тэрэн дээр болохоор одоо энэ сургуулийн зурнууд байгаа. Одоо маш одоо тийм их хэцүү одоо намайг дүүрсэн тийм устдаа тийм газар байсан юм л да хас хотын болсон газар. Тэгээ тэрийг одоо номготхоод одоо ном унш номготхоод тэгээд одоо энэ одоо хүмүүсийг очиж ингэ барьж бариад тэгээд энэ нөгөө Жокан сүмээ босгосон гэсэн номог байгаа юм байна. Тэгээ эцэст нь одоо энэ баруун зур бол Жокан бол одоо төвдийн гол одоо Монголын хэсэг. Гол одоо шүтээнийхэн Соронзон амбархан босгосон, додгоор зүүн боссон ийм сүм одоо байна л да. Энэ сүмээ тойрол бид рүү хэлсэн одоо мөрөглөн одоо явагдчихийдэг. Одоо хизээ төвдүүд маань ажил хийдэг юм л өдөрт 3-4 удаа л ингээл тойрол энэ мөрөглөж хийж байгаа харагддаг юм л да. За дараагийн нөгөө за ингээ Венчэн хатны Тайзун хааны Венчэн гүнжийн одоо авчирсан 12 настай бурхан багшийн дүрийг одоо байрлуулахаар Жоканыг босгожээ. За тэгвэл Беркүци Балбын Беркүци хатны авчирсан одоо удын шашны одоо